За энэ хэсгээр өмнө хичээл дээр үзсэн ажлын талбар буюу workspace-ийн тухай бас нэг ганц хоёр зүйл үзээд тэгээд давуу сонголт энэ тухай үзнэ. Англиар preference гэж яриад байгаа. За энэ хэсгийг үзээд ингээд эхний 9 хичээл маань ер нь Photoshop програмын интерфейсийн тухай ерөнхий ойлголтыг авсан гэж үзэж болно. 10 дугаар хичээлээс эхлээд бид нэг чухал ойлголтын тухай үзэх болно. Энэ нь юу гэхээр зургийн файлын тодорлолын тухай, пиксел, за тэгээд зургийн файлын хэмжээ, принтерийн хэвлэх үед resolution гэж яриад байдаг бас тодорхой нэгтрлийн тухай ойлголтуудыг үзэн маш чухал ойлголт байгаа юм. Windows 9-ээс timeline буюу хугацааны хуваар гэсэн панелыг дуудаж байна. За энэ панелийн тусламжтайгаар хөдөлгөөнт анимацтай зураг буюу GIF хүртгэлтэй файл эсвэл видео файлыг оруулж ирээд Photoshop дээр янзлах боломжтой байдаг. Энэ үед энэ timeline гэсэн панелийг бол ашигладаг. Энэ тухай бид нар ирэх хичээлүүд дээр үзэх болно. За тэгээд тэр timeline гэсэн таб дээр 2 удаа тавшихад панел маань байхгүй болж байна, хураагдаж байна. За буцаад тэр доор timeline гэсэн таб дээр нэг тавшихад панел маань буцаад гараад ирж байна. За энэ мэтээр бас бус панелуудыг хурааж болно, ил гаргаж болно. За бас нэг өшөөний үйлдэл байна. Энэ панелд энэ давхаргуудын нэрийг бүтнээр харъя гэвэл энэ option панелийн баруун босоо шугам дээр маузныхаа сумыг өнхрүүлэхэд хоёр тийш харсан сум гарч ирнэ. За тэгээд зүүн тийш нь жоохон татаж layers панелийн давхаргуудын бүтнээрийг харах боломжтой. За тэгээд нарын мэдэх нөгөө control товчийг дарангаа 0 товчийг даран зургийнхаа 100% харагдцыг тохируулж гаргаж иж болно. За энэ сүүлд хийсэн энэ хоёр өөрчлөлтийг өмнө хадгалсан one on one гэсэн workspace дээр апдейт хий, өөрөөр хэлбэл шинжилье гэсэн үг. Баруун дээд буландах one on one гэсэн доош задардаг зэшийг товшиход за энэ дээр апдейт гэсэн команд байхгүй байна. Тэгэхээр new workspace гэсэн мөрөө сонгоод команда сонгоод тэгээд one on one гэсэн нэрээ өгөөд save товчийг дарахад хуучин one on one гэсэн ажлын талбар маань шинжлэгдэн хадгалагдаж байна. За ажлын талбарын тухай ингээд дуусгая. За одоо preference буюу давуу дээр гэж үзсэн сонголтуудын тухай үзье. За ер нь энэ хичээл дээр хийгээд байгаа энэ өөрчлөлтүүд бол заавал хийх ёстой өөрчлөлтүүд биш юм. Хийсэн ч болно, хийхгүй байсан ч болно. Цаанаас нь тохируулагдсанаар ашиглаад цаашаа програм дээр ажиллаад явсан ч болно. За layer панел дах тэр жижигүүлсэн хөрөг зураг хүний хөрөг зургийг арай том болгоё гэвэл хоосон хэсгээр маузны баруун товчийг дарангаа эндээс large thumbnails гэсэн мөрийг сонгоно. Layer панелд олон давхаргууд байх тохиолдолд за тэр thumbnail-ыг жижигүүлсэн хөргийг улам жижигхэн болгоё гэвэл энэ панелийн баруун дээд буланд байгаа доош харсан сум дээр нэг тавшилт хийгээд panel options гэсэн мөрийг сонгоод за эндээс thumbnail size хэсгээс болвол ямар хуу байдлаар харагдах сонголтыг хийж болно. За бүр ямар ч thumbnail буюу жижигүүлсэн хөрөг байхгүйгээр сонгоё гэвэл none гэсэн товчийг идэвхжүүлнэ. За энд би нэг хоёр идэвхжүүлгийг авъя. Use default masks on fill layers гэсэн идэвхжүүлгийг авлаа. Add copy to copied layers and groups гэсэн идэвхжүүлгийг авч байна. За нэг өөр нэг зургийг нээж байна. Yellow гэсэн өргөдөлтөй файлыг нээж байна. Channels гэсэн tab дээр тавшия. За энэ өнгөний модель буюу RGB моделийн тухай үйж байна. Энэ тухай бид нар ирэх хичээлүүд дээр дэглэрэнгүү үзнэ. За RGB өнгөний модель нь болохоор red буюу улаан өнгийн сувг, green буюу ногоон өнгийн сувг, blue буюу цэнхэр хөхөнгийн сувгуудаас бүрдэлсэн байхыг эндээс харж болно. Фото зургийн тоон технологид энэ бол стандарт болсон өнгөний модель гэж тооцогддог. За тэр жижигрүүлсэн хөрөг зургууд нь бас нэг сайн харагдахгүй байна. Тиймээс тулд томруулж харахын тулд бас л нэг хоосон хэсэг дээр маузныхаа баруун товчийг тавшингоо эндээс large гэсэн мөрийг сонгоно. За дараагийн нэг панелыг дуудъя. Энэ paths буюу
зам гэсэн панел байна. За энэ paths буюу зам, трактор гэсэн панел дах thumbnail нь бас л жижигхэн харагдаад байна. Тийм учраас түрүүчээ адил маусны баруун тавчийг хоосон зайд тавшихад эндээс дааж гэсэн сонголтыг хийгээд томруулж болж байна. За энд right lens гэсэн хэсэг дээр давхарга дээр алдаа байна. Баруун ленз нь болохоор 2 дугаар байдлаар орчирсан байна. Үнийг засъя. Ингэхийн тулд энэ давхаргаа идэвхжүүлээд зүүн босоо панелаас path selection гэсэн хэрэглүүрийг сонгож байна. Path selection tool гэсэн хэрэглүүрийг сонгож байна. За тэгээд энэ зүүн нэгний шилэн дээр нэг тавшилт хийхэд одоо трактор маань идэвхжсэн байна. Delete тавчийг дарлаа. За ингээд зүүн ленз, баруун ленз гэсэн хоёр тракторын давхарга маань зөв гарч ирсэн байна. За одоо бас нэг идэвхжүүлэхийг авъя. Adjustment гэсэн панелийг нээгээд за эндээс нөгөө доош харсан жижиг сумыг тавшихад Add Masks by Default гэсэн идэвхжүүлгийг авч байна. За одоо энэ Path Selection tool-ийн доорх тэр Rectangle tool буюу тэгшинцэгт хэрэглүүрийг сонгоё. За ингээд дөрвөлжин тэгшинцэгт зурх болгонд энэ Properties панел маань дэлгэгдэж гарч ирээд байна. Үүнийг болиулахын тулд уг панелийнхаа баруун дээд ууланд байгаа доош харсан жижиг гурвалж нь товч дээр тавшина. Show on Shape Creation гэсэн тэгшүүлгийг авахд дараа нь тэгшинцэгт хэлбэр үүсгэх болгонд Properties панел маань өсөрж гарч ирээд авахгүй болж байна. За энэ зурсан тэгшинцэгтүүдэд арилгахын тулд File зэснээс Revert гэсэн командыг сонгоход өмнө хийж исэн үйлдэлүүд маань одоо зурсан зургууд маань дөрвөлжингүүд маань бүгдээрээ байхгүй болж байна. Арилж байна. За ийм байдлаар нэг хэд хэдэн преференсүүдийг бид нар өөрчлөлөө.